Сайн байцгаана хүмүүс үзэгчтэй. Таны мэдхүй хэлээр өрөөтэй Занга ТV-ийн ээлжид дугаар үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн Монголын түүхийн дугаарыг судлаач Билгүн, судлаач Тод миний би та бүгдэд одоо танилцуулахаар сууж байна. За, өмнөх дугаар дээр олон тавын юм ярьдгүй шууд залгаад явъя. Их юм асуугаад хараас үзэгчдийг дуурлаад байдیں۔ Тэ. Өмнөх дугаар дээр ариг бүх хаан ухраад туссан. Тэ. Хобилатай байлдаж явах үед үндсэндээ бол ялахгүй байна гэдгээ. За ялахгүй байна гэдэг ч бас хайшаа. Ер нь бол дайны байдал өөрийнх нь эсрэг эргээд ирэнгүүт зэрэгээ аваад орч байгаа тий. Мөнхийн хүү өрн даш тэг сэлж орж ирсэн шүү дээ. Тий. Хобилаа руу. Тий. Арай л амжаагүй. Тий. Сүн улсын хамгаалагч чанга байх шүү л тий. Тий. Тэгээ үндсэндээ бол туссан. Тий. Сүн улс чинь хамгийн гол нь бас морин зэрэг явган зэрэгтэй ирж байгаа. Явган зэрэг чинь ингээд жад бариад зогсчихор чинь мартныг ойртуулвал юм байна л да. Монголчуудад бол морин зэрэг гэсэн ойлголттой болгосон явган зэрэг гэсэн ойлголт байхгүй. Тэгээ та нэг эртний нэг ярьжсэн шүү дээ. Тал мутгийг явган туулна гэж байхгүй. Тийм учраас хүн болгон л морьтой байгаа. Тэгээ энэ нөгөө нэг ахуйн хэрэглэнээс үүдэлтэй явган цэрэг гэдэг ойлголт Монголд төдийлөө хөгжөөг. Тий. За ямар ч л байсан одоо энэ баг газрын чулууны дэргэд нэг том болсон. Энэ болсон тул данд бол ариг бүх ингээд доошоо ухарж байгаа юм. За одоогийн энэ мандалгов хавцаа байна уу? Эсвэл яг энэ чойроос жоохон хоошоогоо байна уу да? Яг энэ үед ариг бүх хүчээс хэлбэт ингээд таарсан. Аландр яасан гинэ. Хаанху хадаа. Аландр хэдийгээр Сүн улсын 2 удаагийн довтлогооныг бут мэргсэн боловч хаанху хадааныг л дийлсэнгүү та. Хаанху хадаан тэгээ Аландрыг яасан гинэ. Хөнийг цаацсан. Аландр. Би ч нэг жанжнаар дутлаа шүү. Өрн даш. Дүүмэн. Чамд хувлаа ах дэндүү ойрхон байсан. Юу болов? Би чадлаараа зүтгэсэн. Сүн улсын хамгаалагч цэргүүд ойртуулаагүй. Их том бамбаагаар хаацсан байсан болохоор би өөрийнхөө цэргүүдтэйгээ нүдэд дийлээгүй. Тэгээд ч бас давхар хамгаалтууд нь хурж ирээд таны яхад ойртуулаагүй. Одоо ч эдгээр наашаа ирэхэнд одоо яах вэ? Наашаа ирж байгаа. Тийм болохоор зэрэг бид нэр орхон дуулын сав хүртэл ухрах хэрэгтэй болчиход. Бид нар энэчээ тулдах уу үгүй юу гэдгээ сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан орхон дуулын аасав газар л бид нар дахин тулдахаас өөр арга байхгүй. Тэднийг тэнд л хүлээхээс. Би тэгтээ нэг юм ажигласан. Урайн хатаж жанчны цэргүүд ерөөсөө орохгүй байсан. Яагаад ингэсэн бол тэд нар ормооргүй л байгаа биз. Тэгтээ алсаас ажиглаж байгааг нь би бас харсан л да. Эзэнтэй. Монголын тал нутагт ийм ч нөөрлөх гэж хар хором эзлэгдүүл хар хором ингээд дэлхийн нийслэл дэлхийн төв болохоо болно гэсэн үг. Хар хором хотыг тэгээд бид нэр нүүлгэх хэрэгтэй болов. Ард иргэдийг л холдуулахгүй болохгүй. Бид дотроосоо гинт ингэж гэж ерөөсөө мэдсэнгүй. Ер нь жинхэнэ дайсан бол хол биш. Хажууд л байна. Хол байгаа харийн хүн хизээч өөрийг чинь танихгүй бөгөөд дайсагнахгүй. Яг л ойр байгаа хажууд байгаа л дайсан хамгийн аюултай байна. Хувлаа эзнийг яагаад ингэж өөрчлөгдсөнийг би бас бодоод олохгүй байна.
Чи жанжны хувьд ингэж бодож болно. Балтер, өрөндөш, ширгээ. Асиха дүүнэр байна. Юу болж байна? Юу бодож байна? Та нар ч мөн хааны хүүхдүүд шүү дээ. Хувлаах яагаад ийм болсныг ойлгохгүй наа. Авгаах ингэж өөрчлөгдсөнийг. Сонил юм. Нэг авгаах нь эргээд Монголынхаа эсрэг. Нөгөө авгаах нь Монголынхаа төлөө. Нөгөө авгаах нь алсад байгаа мөртлөө хувлааг дэмжиж байх шиг. Бид нар ойлгох байлаа. Бид нар ойлгох байлаа. За. Одоо хүчээсэл биш. Дахиад тэд нар ирж яваа. Хувлагийн асар. Хадан ах. Танд их баярлж байна. Та явж болно. Та амсандаа хүрлээ. За хадааныг бол ингэж явуулсан. Хадаан одоо эргээд одоогийн Уйгурын нутаг руу, тухайн Уйгурын нутаг, одоогийн Шинжааны газар нутаг руу очсон. Харин хайдуу үлдээч гэж байсан байна. Бид нар бүгдээрээ л өгөөдөгийнхэн цагаатаагийнх нь бидний баруун талд байгаа. Над тань шиг хүн хэрэгтэй байна. Би хүлээгүүдээр очиод ирээ. Хүлээгүүдээр очичоод тэгээд өөрийгөө чөлөөлөх хүсэлт гаргая. Нас маань дээрч гарлаа. Насны эцэст адуу малын захад амьдралаа өнгөрөөё гэхэд хүлээгүү зөвшөөрөх л үтсэн. Тэр үед би хүрээд ирээ. Та тэгвэл заавал ирнэ. Ирнэ. Хадан ингэ цаашаа цагаадаа ус руу яваад гисэн байна. Цагаадаа улсан. Ариг бүхийг дэмжиж байгаа алгу амуу дээрээ мөрнөөс Перс хүртэл газар нутаг дээр хүлээгүүтэй муудалцж байлаа. Энэ газрыг авчихад уулна бидэнд хэрэг болоо байна. Алмаликаас ингээ захираад авахд маш сайхан боломж таарах нь Бэрхтэртэй дэргүү Кавказаас хурж иж байгаа. Тэр хоёрын тулдаан юу болсон юм бэ? Хэн хэнийгээ дийлээгүй Азербайжаны талд аимшигтай цус асгаруулсан тулдаан болсон. Аль тал тийшээ хоёр тийшээгээ буцаад ухарцгаасан байлаа. Одоо Бэрхийн хамгийн гол зорилго бол Кавказыг авах. Кавказыг авчихал юм бол Бэрхэд газар зүүн хувьд бол маш чухал давуу тал гарах гээд байгаа юм. Харин би өөрийнхөө газар нутгаа баруун тишээгээ жаахан тэлэх шаардлагатай болоод байна. Алгуу эзэнтэй. Таны ах ирсэн. Орвол. Хадан ах. Хар оронд байдал ямар байна? Алгуу. Дүү минь. Юу бодмоор байна? Бод. Юу хүсмээр байна? Хүс. Юу хиймээр байна? Хий. Хар харны март. Хувлаа ариг бүх хоёр яасан бэ? Тэр хоёр бие бинийгээ хэн дийлтлээ зөртлөцөх бах. Тэгвэл би өөрийнхөө эзэмшил газраа өөрийн захиргаанд оруулсан дээр юм байна. Чи харин хүлээгүүгийн газар руу битнийг алдаа. Яагаад тэр вүлээ? Олон жилийн өмнө хүлээгүү над нэг тус болсон юм. Та тэгээд одоо энэ ч байхгүй юм уу? Эсвэл өөрийнхөө талынхантайгаа Уйгурын нутаг дээр яагаад үлдээгүй лээ? Би хүлээгүү дээр очноо. Тэгээд чөлөөлөхт хүслээ тавих гэж байна. Чөлөөлөгцснийхаа дараа Уйгурын нутаг руу би явна. Та тэгээд тэнд очиод юу хийв? Хувлаад амлсан ёсоор нэг тулдаанд оролцсон. Би амснаа биелүүлсэн. Ах та тэгвэл амраад явахгүй юу да. Хүлээгүү таныг амчсан чөлөөлч биз. Ойлголоо. Хадан ингэ цаашаа хүлээгүүр явсан байна. Одоо тэр чинь хүлээгүүгийн өмнө төшөлөө авах хэрэгтэй байхгүй. Тэр чинь хүлээгүүгийн л баруун зүг рүү явсан дайнд явсан жанжин штэ. Одоо хаан хүү. Гэхдээ одоо намайг чөлөөл гэж одоо хэлэх ёстой. Тэгэхгүй бол энэ чинь бас цэргийн ёс. Одоо зүхтэж болохгүй штэ.
Хүлээгүүгийн зэрэг баруун хэсэг дээр Евфрат мөрөн рүү зарим хэсгээ явуулсан байна. Хөхилгээ. Азербайджаны талд байлтахад бэрхийн зэрэг дэндүү ширүүн байсан. Одоо чи баруун хэсэг рүү оч. Байж уг орлого байхгүй болчиход байна. Евфрат мөрнийг Мамлюкууд мэдлэлд оруулчихад байгаа. Тэд нар Багдад руу ч санаархаж байгаа л да. Хэдийгээр Ивийн гэрээ байгуулсан ч гэсэн Байбрас султан Евфрат мөрнийг бүр мөсөн өөрийн мэдлэлд оруулах байх. Евфратыг алдах юм бол Тэгэр мөрөн бидэнд дараагийн асуудал гарна гэсэн үг. Чи өөрийнхөө 3 төм зэргийг аваад яв. Шанхыг дагуулж явах уу? Хэн нэгнийг дагуулж явах өөрөө мэдэрэй. Би энэ тантай үлдъя. Санжарыг олчих. Санжар хамаагүй дээр. Болж ил. Санжарын араас шанхыг олох уу? Та өөрөө мэдээ. Ойлголоо. Санжар жанждыг дууд. Хүлээгүй эзэн дуудагдав. Дуудул. Тэгсэн. Евфрат мөрнийг хамгаалах хэрэгтэй. Тэндээс туршуулуудын мэдээгээр Султан Байбрас цэрэг суглуулад хураагаад байгаа сураг байна. Хэрвээ Евфрат бүр мөсөн алдагдах юм бол Тэгэр мөрөн асуудалд орно гэсэн үг. Тэгэр мөрөн алдагдах юм бол Багдад биднээс алдагдана гэсэн үг. Шанхыг дагуулад яваарай. Ойлголоо. За, Санжар жанжин Евфрат руу явлаа. Тэнд баруун хэсэгт нэг юм болоод байна. Гэтэл бэр хойноос ирээд идэг. Хүлээгүй хүчээ хоёр хуваах гад байж байтал ядж яхад алгуу зүүн талаас. Энэ юу гэсэн үг вэ? 3 фронтод зэрэг гал нээхгүй бол хүлээгүүд бас хэцүү болчиход байгаа тал байсан юм. Харин хадааны явуулсан хадаан чухам тийшээ зүүн тийшээ явуулдаг нь алгууг жаахан бити дайруулаач ээ. Эв найрамдалтай байлгаач гэсэн ятгалтаар л явуулсан л да. Тэм болохоо зэрэг хадаан өөрлөн чиглэж ирж байгаа гэдгийг аяндаа өөрөө мэдчихлээсэн. Монголын тал нутаг 1260 оны зуны сар эднэр хурж ирж явах шиг байна. Тийм байна. Хувлаач зэрэг аваад ирж ин да. Энд тосон байлтээ. Орхон туулын айс авах газар. Хар хоронтой их ойртож байна да тий. За одоо яг энд хар орон хотод мэдээ өгж хүн ард иргэдийг нүүлгэх тийм тушаалыг ариг бүх өгсөн. Хувлайн зэрэг ирж байна. Тийм ээ. Алсаас харахад ч зах нь харагдахгүй шүү. За. Хар хормыг л хамгаалах хэрэгтэй болох нь. Дахиж хилцээр хий гэж байгаа болов. Хилцээр хийсэн ч үгэнд орохгүй. Заавал зэсгэр шийдэх байх. Өвлаахын занг би мэднэ. Даач та. Хар хормын төлөө. Хар хормын төлөө. За ингээд. Орхон туулын айс ав газар. Одоо ариг бүх хувлаарууд арьсан. За хувлаа бас хариуд нь сэлмээ суглаад цэргүүдээ удирдаад байлцсан. За энэ нэрэ бүтэн өдөр байлцсан аимшигтай тултаан боллоо. Сум харвалд жад шидэлт сэлмээр хоорондоо бие бинийгээ цавчих яргах айхтар тултаан болсон байна. Яг энэ тултаанд ёстой эцсээ хүртэл байлцсан боловч ариг бүх ёстой хүний цэргийн хүчээр дутагдаад бүрмсэн одоо ингээд орхон дуулын дэргэд ялгадаад зүхтаасан байна. Хувлаа цэргээ аваад хар хором руу зүглэн ирлээ. За ингээд би орхон дуулын айсав газар хүрээд ирлээ. Хар орон хот. Алсаас ч мөн сайхан харагдан да. Тэр тэнд байна. Хүрэн хада. Хар орон хот руу би халдахад ариг бүх дахин хамгаалж болох юм. Торшуулуудын мэдээгээр ариг бүх хар орныг
Орхио зүхтаасан ч гэсэн тийм мэдээ байна. Үгүй хамгаалт тавьсан ч гэж бас мэдээ байна. Би Сүн улсын цэргээр хар хорныг эзлүүлж болно л доо. Харин чи Монгол цэргүүд эзэлчихэл арай дээр болов гэж би бас бодчихлаа. Тэнд харагдаж байгаа хар хорин хот. Ховлоо эзэнтэй. Таны төрлөх нутаг. Таны өсөж сурсан төрлөх нийслэлч. Одоо орох хэрэг байна. Заавал ариг бүхийг нам дармаараа бол хар хорны тойроод л явал та. Энэ бол таны өвөг агуу их сууд богд эзэн Чингис хаанаас авахуулаад түүнийхээ өгөөд тэгээд таны төрсөн ах мөнх хаадуудын үлгийн нутаг. Хаадуудын нийслэл дэлхийн ертөнцийг захирч байгаа хот. Та заавал хар хорин руу орох шаардлага байна уу? Ариг бүх тэртээ тэргүй таныг дийлэхгүй. Тань шиг ийм их цэрэгтэй. Сүн улсын цэргийг дагуулж ирж байгаа ийм их цэрэг дагуулж ирж байгаа хаан хүүг яаж дийлэх юм бэ? Бид нар төрсөн нутагтаа хил давсан цагаас хойш сэтгэл шимширч явлаа. Надад дотроо юу вэ? Би хараар орохгүй. Хэдийгээр тэр асад харагдаж байгаа ч гэсэн би энэ ч ялалтын гавьяа байгуулчаад буцаж ирнэ гэж баяртай. Бид нар бүгдээрээ баяртай ирнэ гэж бодож байтал өнөөдөр гонигтай ирж байна. Та тэгтээ өөрөө шийдэхгүй юу? Хаан хүү хөвлөө. Ойлголоо. Би шийдээ. Чи их цэргээ харин хол байлга. Ойлгосон. Чиний удирдах байгаа цэргүүдээс ядаж надтай мөр зэрэгцээ тулдчих. Манай талд ороод тулдчих цэргүүд байна уу? Та өөрөө асуух. Ёстой. Би асуухгүй. Бэдгүүл асуугаад. Өмнө зүг рүү дайрч байхад та нар бүгдээрээ миний удирдлаганд байсан. Одоо хар хорин хотод миний дүү ариг бүх байгаа. Түүнийг дагаар оруулахад сайн дураараа туслах Монгол цэрэг эрс байна уу? Би хөхөөлийн шагнах болно шүү. Байхгүй болов та. Нэгч зэрэг гарч ирсэнгүй. За. Тэгвэл цэрэгээ хол байлгаарай хадаа. Би очие. Бүх цэргүүд хар хорны эсрэг зүг хар. Ойлголоо өөрөө хадаа жанжаа. Дуулга авцгаа. Бүгдээрээ шар тостой зөөлөн чигжүү эсхий арсаар чихээ бүгэл юу ч сонсохгүй байх ёстой. Би өөрийн гараар чихний чин бүглөөсийг авах болно. Тэгээд хар хорны эсрэг харцгаа. Дуртай юм а бодож болно. Миний тушаалаар чихний бүглөөг авч болохгүй шүү. Чихний бүглөөг авсныг нь би өөрийн гараар цаазлана. Ойлголоо жанжаа. За эсрэг хараа чихээ бүглөө. Яагаад? Чимээ сонсох ёсгүй. Уран хата. Чи цэргүүдээ чихийн бүглүүлчээд жанжтай дагуулад түрээд ирж ах чинь. Ажуу. Баян. Найлуу та нар чинь ариг бүхийг нэг буцаахад тусаалаад тал та.
Ариг бүх хаан болох ёсгүй. Тэрэн шиг байлдахыг төлхөө болгосон хүн төр өдрөдөх ухаанаар дутуул байгаа. Би дүүгээ сайн мэднэ. Харин би төрийг өдөрдөн. Надад төрийг өдөрдөх хангалттай мэдлэг, эрдэм, туршлага, чадвар байгаа. Дэлхийд ганцхан Монгол наадамда Дэнж хот ойтол сайхан надараа. Занга цэгмэн Монголын иргэн бүрд ажлын байр. Бид нэр Сүмэлсийн зэрэгтэй нийлж төрлөх нийслэл рүү орохгүй. За. Ойлголоо. Тэгвэл та нар энэ тулдаанд бити оролцоорой. Зэргүүдээ. За ингээ сүм улсын зэргүүдэд хувлаа хятадаар тушаал өгч. Тэнд намайг хүлээн зөвшөөрөөгүй миний дайсан байна. Тиймээс яг тэр хотыг очиж эзлэх ёстой. Миний араас эзэнтэй. Хувлаа эзэнтэй. Яасан бэ урай хада? Та төрлөх нийслэлээ байхгүй болох гэдэг. Тэнд арих бүх байгаа. Тэр хамаагүй. Хаадын хот байхгүй. Дэлхийн нийслэл байхгүй болох гэдэг байна. Энэ хамаагүй. Аргашаа бол урай хада. Таач нэгэд. Яачих нь вэ? Хар хорин руу. За ингэж. Хар хорин руу хувлаа гайлаа. Би гайхаад одоо ингээд хар хоринд очиод одоо тэгээд арай аллах хадлага үйлдээд хамаг ямаа эвдэс сүтгэхэд байхгүй үстэй. Эсвэл зөвөр ариг бүхийг хайж орж Магадгүй. хайж олох гэж орж байгаа мó? Түүх гэж орж байгаа мó? Түүхэнд хар хормыг л эзлэх гэж л хувлаа дайрсан гэж бичсэн байгаа. Түүвээс нүү хар хормын ард хэрэгтэй хядсан уу? Яасан уу би мэдэхгүй. Зүгээр л хувлаа хар хорин хот руу дайрсан гэж. Тэгтээ сүм улсын цэргүүдийг удирдаад хар хорин хотыг очиж эзэлж авсан гэж түүхэнд бичсэн байна. Ч одоо төрсөн дүүгээ алах гэж ирж байгаа хүн бас ард иргэдэг зүгээр өнгөрөөх нь бас юу л бол. Гэтэ арай осны хүчээр зүггүй алж шадаал түүгээгээгүй байлгүй дээ тий. Одоо харин би тэгж л бас найдсан байгаасай л гэж бодож байна. Тий. Хар хормыг тэгсэн ингэсэн хувлаа тэгв ингэв гэдэг нь ерөөсөө бичдэг байна. Би ч гэсэн ерөөсөө энэ талаар харж байгаа юм байна. Хар хормрол дайрсан. Ингээд хар хорим хотыг хувлаа эзэлж авсан. За ингэснээр хувлаа би бол одоо албан ёсны жинхэнэ хүчрхэг хаана гэдгээ зарлсан. За ингээд зарлахад энэ алмалигт байсан цагаатайн ач алгуу ёс төдий хүлээн зөвшөөрсөн. Хүлээгүй болохоор зэрэг нэг л дургуутсан маягтай хүлээж авсан юм. Тэгээд бэрх бол тоочгүй. Ямар ч лсэн хувлаа ийхүү хар хорим хотыг өөрийн мэдэлд оруулсан. Ингэснээр хар хоримоос хоошоо зүхтаасан ариг бүх одоо бүр илүү эсэргүүцнэ гэж хэлэн одоо улам цэргээ цуглуулж ирсэн байна. Хэрвээ хувлаа одоо түүхэнд хэрвээ гэж байхгүй. Тэгтэл ямар ч лээс одоо ингээд хар хормыг ингэж эзэлж авсан. Алс өрн зүг. Ямар ч лээсэн энэ хувлаа хар хормыг эзлээд эндээ бэрхжсэн. Сүм улсын цэргүүд ч гэсэн хар хорим хотыг эргэн тойрон бас байрлсан. Уран хата жанжин өөрийн биеэр очиж өөрийнхөө цэргүүдийн чихний бөглөөсийг авсан.
бид хар хорны ойролцоо очицгаана гэж хэлсэн. Ингээд Монгол цэргийг бол ингээд өөрөө удирдаад явдаг. Хувлаатай мөр зэрэгч байлдахгүй байгаа л шүү дээ. Тэр дагаа яваад байгаа шүү дээ. Гэхдээ өөрсдөнд нь хэцүү л дээ. Ингээд тушаал бол тушаал. Хин захирагдах хэвээр юм. Эзэндээ үнж байх хэвээр шүү дээ. Эзэн юу ч хийж байж болно. Тэгэхээр хит ийм амар эзэндээ үнж байх бас амар юм аа. Эзэн ямар ч амар буруу юм хийвэл яана. Хүсгүй дургүй байгаа юм ин хийлгүүлвэл яах юм бэ? Юм туйлын нэг чанартай биш юм байна. Альва зүйл туйлын бас нэг хязгаарлагдмал юм шиг байх ёстой ч юм уу? Би нэг ойлгохгүй. Ямар ч гэсэн Монголын жанжид бол бослог гаргаад хувлааг нухал нухаллаа гэхдээ болохгүй шүү дээ. Болохгүй. Хаан хүү юм чи. Хаан хүү. Гэхдээ хувлааг бол ямар хаан хүү гэдгийг мэднэ. Гэхдээ хийж байгаа үйлдэл нь үйл ажиллагаанд нь дургуцаад байгаа байхгүй. Гэхдээ одоо эсрэг утч чадахгүй байл. 1260 он 12 дугаар сар Ефрат мөрөн Монголын эзэнт гүрний баруун хэсэг Сайфедийн кутууз байхгүй болсон болохоор зэрэг Асахар Бэбрасын чи цэрэг хөрөмтлүүлээд байгаа. Санжаар Жанжинт мэн. Та юу гэж бодож байна? Ефратыг л эднэр бүр мөсөн авъя гэж бодоод байгаа бол та. Ефрат мөрний айс ав газар бид нар хэрвээ бидний ишээр хэл юм бол дахиад цаашаага газар дундын тэнгис рүү очино гэж Бэбрас анд орсон ч байж магадгүй. Юм яаж мэдэх вэ? Гэхдээ тэгэр мөрнийг өгч болохгүй шүү. Жанжа. Мамлюкийн цэргүүд гараад ирлээ. Байлтахад билд. Яагаад байлтгах гэж байгаа вүлээ? Хүлээгүй хаан хүү. Манай хүлээгүй хаан инхэн гэрээ байгуулсан шүү дээ. Ефрат мөрний айсав газар. Айсав газар бидэнд бүр мөсөн хэрэгтэй байна. Тийм болохоор зэрэг та бүхэн монголчуудаа өшөө зүүн тишээгээ явцгаана уу? Тийм юм байхгүй. Хэрвээ би Ефратыг чамд өгдөг юм бол тэгэр мөрөн дараад нь яах болж таарж байна. Тэгэр мөрөн бол дараагийн асуудал баг. Чи яагаад гэрээгээ зөрчиж байгаа юм бэ? Бэбрас чи гэрээгээ зөрчихээс хөө. Ефратыг л аваадах юм. Чи бити саад болол доо. Ефратыг өгөхгүй. Тэгвэл байлд анаар шийтгэс. Мамлюкчуудаа Ефрат мөрний айсав газрыг монголчуудаас булан авцгаая. Лил мамлюк! Лил мамлюк! Аллах акбар! 1260 оны 12 дугаар сар Химийн талын тулалдаан түүхэнд ингэж эхэллээ. Монголын жанжин одоо Санжаар тэгээд хин Шонхор нар Мамлюкийн цэргүүдтэй Химийн талд байлцсан байна. За энэ тулдаан бол 2 өдөр үргэлжилсэн аимшигтай том тулдаан болжээ. Ном сумны харуулт, жадны хатгалдаан, агт мордын үрсэн, одоо харшилдах сэлмний чимээ айхтар ширүүн болсон байна. Химийн дэрэгдэх тулдаанд Султан Бэбрас ялалт байгуулан Санжаар Шонхор хоёрыг Ефрат мөрний айсав газраас ухраасан. Ингэснээр Султан Бэбрас Мамлюк ялж Ефрат мөрөн бидний мэдл орсон гэж хэлсэн байна. Ингээд монголчууд одоо Ефрат мөрнийг гатлаад цаашаага ухарсан байна. Ингээ монголчуудыг ингээд ухраасан. За ингэж айхтар тулдаан энэ бол Химийн дэрэгдэх болсон том тулдаан, Султан Бэбрасын хийсэн том тулдаан. Ефрат мөрний айсав газрыг өөрийн мэдэлд оруулснаар Сирийн зүүн хэсгийн худалдаа арилжаа. Тэр чигээрээ одоо яаж юм? Мамлюктай харьцсан гэсэн үг. Ийм газар нутаг. Тэгэхээр Султан Бэбрас бол нэлээд зөв бодлого явуулсан бололтой гэж одоо бодоод байна. Монголчууд яасан бэ?
зугтсан. Цаашаага Ефрат мөрний гараад яваад өчлөө. Тэд нар ирэхгүй байхаа. Тэд нар ардаа асуудалтай байгаа. Гэхдээ айхтаа ширүүн тулдаан боллоо шүү. Айлуу. Хоёрыг дуул тайлах хэрэг. Усаа идэр. Нүрэн. Арчаад. За ингээд Бебрас султааны бие хаа. Уран баримл гимээр тийм булчин шүрмэсэн зангирсан том булчинтай. За яста яа харахгүй л яста дайчин каман ийм байдаг болтой гимээр байлаа. Бебрасын энэ одоо сүрхтэй сайхан дүр төрх нь бол Ефрат мөрний эрэг дээрх эзэн юм шиг сэтгэгдэл төрүүлсэн гэж тухайн үеийн түүхч нь бичижсэн байна. Ефратаас хааш явах юм уу, султан? Үгүй ээ. Хэрвээ Ефратаас хаашаа явах юм бол бид нар Сэлжукийн газар руу орох хэрэгтэй болоод байна. Сэлжукийн султан Монголыг дэмжиж байгаа шүү дээ. Тийм болохоор зэрэг Ефрат мөрний айсав газараар заагалсан дээр байх гэж би бодож байна. Ойлголоо. Энд ч Мамлюкийн харуулын зэргүүдийг тавиарай. Ойлголоо султан. За ингэж монголчуудыг одоо химийн дэрэгдэх тулдаан гэж болсон юм. Түүхэнд 1260 оны 12 дугаар сард. Бебрасаас илч байна уу? Байхгүй. Туршуул байна уу? Бага. Туршуулыг айдар. Санжаа жанжин дуудсан. Ефратаас нааш ярина гинөө. Үгүй ээ. Ефраттэй цэргээ тавьчлаа. Харуулын зэргүүд болтой. Бирх ирээгүй бол өдийд Бебрасын толгойг нь би завчсан хүлээгүй хааны хөл дээр шидэж яахгүй юу? Даач тийм алга. Сэлжукуд ямар бодолтой? Урах уу? Урахгүй юу? Сайн мэддэхгүй байна. Сэлжукийн султан ямар ч л байсан өөрт чинь үнж гэдгээ хэлсэн. Монголчуудад үнж хүлээгүй хаанд заграгдана гэдгээ хэлсэн. Сэлжукчуудад л яралтай шаардлага маш найдвар тавих хэрэгтэй. Бебрасын хийгээд байгаа зүйл нь Алтан ордтой далайн худалдаагаар ямар нэгэн байдлаар холбогдох байгаа бололтой. Тийм болохоор зэрэг Ефрат мөрнийг авдаг нь Мамлюкийн султан тулсыг өөрийнхөө эзэлсэн Дамасктай Алеппо Дамасктай холбож байгаа юм байна. Ямар ч үнээр хамаагүй Тэгэр мөрнийг өгж болохгүй шүү. Энд цэрэг чадлаараа л байлгая. Бэрх очичмаар байдаг. Бэрхийг очоод хороочмоор байдаг. Тэгэр мөрнийг хамгаалах шаардлага гарч ичдэг. За яг ингэж Ефрат мөрнийг алдсан л да. Кавказ Алтан ордны эзэн хаан Бэрх Кавказын улсыг одоо авчихсан дээр бэлгүү дээ. Азербайджан яасан. Азербайджан бол дахиад айл тал ухарсан. Дахиад Азербайджаны төлөө тулдах шаардлагатай болох нь дээ. Дахиад цэргээ хоримтлуул. Бүх цэргийг тат. Нявагийн Александрияга цэрэг явуулах байгаа. Нявагийн Александр ирэхгүй гэсэн. Тэр яаж байгаа юм? Өөрөө цаашаа шведүүдтэй муудалцч магадгүйгээд шведүүд Финийн болон дээр Нява мөрөн дээр цэргээ тавьчихад байгаа. Үлдсэн бүх газраас Руссаас тэгээд Турк бүгднгээс нь цэрэг тат. Бид нар Азербайджан дээр байлдана. Хүлээгүй өнөөдөр бас цуцсан. Бидэнтэй адилхан цуцсан байгаа. Тэгээ болохоор зэрэг ямар ч үнээр хамаагүй бид нар Азербайджаныг авах ёстой. Ийхүү 1260 оны 1-р сард Кавказыг булаах гэж Бэрх дахин цэргэлж байлаа. 1261 он грекүүд гівгэнд цэрэглэн орж иргэн тэр. Алтан орд руу. Монголын нутаг руу. Ингээд шууд Монголын мэдлэлд байсан Монголын талд зүтгэж явна гэдгээ тангаргалсан Сэлжукийн газар руу грекүүд ороод ирдэг байгаа. 1261 онд эзэн хаан Михаил Паллио грекүүдийг удирдан Константинополийг эзэлж авсан байна. Константинополь одоогийн Стамбул грекүүд ингэж эзэлж авсан байна. Ингээд гівгэнд Михаил Паллио би Бизантыг дахин сэргэн. Бизант өнөөдөр унтарсан ч миний хүчээр Бизантын гал дахин асах нь энэ юм хэмээн зарснаар яг энэ Сэлжукийн нутаг дээр аваачиж грекүүд
Энэ одоо эзгүүчилж байгаа мó хаашийн. Тэгтээ одоо яахааргүй энэ хаад эзэдний эзгүүчилсэн. Цаана монголчууд нь хоорондоо байлдаад мамлюкчууд нь энчэнэ бас жоохон түвэж байх. Яг энэ үед Михаил Палилио Грекийн хаан Михаил Палилиогоор удирдуулсан грекчүүд Константинополийг одоо эзэлж аваад Бизантийг дахин сэргээж эхэлсэн байна. Бизантийг дахин сэргээснээр Египтийн Александра бомб болон Кремийн бомбыг холбож өгнө гэдгээ Султан Бебрастай гэрээ байгуулсан байна. Ингэснээр Бизантууд Алтан ордныг Мамлюктай усаар холбох бүрэн эрхээ авахын дээр одоо газар нумдын тэнгис буюу Александрия хотоос Египтийн одоогийн Египтийн хойд хэсэгт байгаа Александра бомбтоос гарсан усан онгоц шууд Туркийн газар нутаг буюу одоо Бизантаар Константинополоор дайран хар тэнгис рүү орон Крим дээр очино. Крим дээр очихоор зэрэг бэрхтээ холбогдно гэсэн үг. Ингэж энэ хоёр хоорондоо цэрэг стратеги болон худалдаа харилцаагаар холбогдсноор хүлээгүүг. Баруун хязгаар Европ ас өрний худалдаанаас таслах нь тэр. Одоо гівгүнд ийм зэрэг болоод эхэллээ. 1261 оны 3 дугаар сар боллоо. Кавказын төлөөх маш их ширүүн мерсэр мөргөлдөөн зөндөө болж байсан тэр. Хадан над дээр ирсэнд их баярлаа. Төрсөн нутагт юу болж байна? Төрсөн нутгаа март. Хүлээгүй. Ховлоо ариг бүх хоёр тэр хоёрын энийг алж иж салах юм байна. Харин өгөөдөгийн хүү ач хүү хайдуу уйгурын нутаг дээр өөрийн гэсэн эзэмшлээ сэргээх бодолтой байгаа. Гэхдээ би чадахгүй л гэж бодож байна. Хайдуу л яах. Цагаадан алгуу чамтаа нэг төрслөн муудаад ах сонирхол алга. Персийн эзэлсэн зүүн хэсгийн газар нутгаас жаахан авах сонирхолтой байгаа. Харин би өөрөөс ч нэг юм гуйх гэж ирлээ. Хүлээгүй. Юу гуйх гэв? Намайг чөлөөлөөч. Би олон жил байлдсаар байгаад одоо залхлаа. Би юунтэйгээ байлдаж байгаа энэ цаг үе ирнэ гэж би мэдсэнгүү. Ийм юм үзэх тавилантай байж би цагтаа аавынхаа зарилгийг биелүүлж нэгдсэн Монголын цэргийг удирдан Сүбэдэ жанчны удирдлагаар Адриатын тэнгис хүртэл давхиж явсан хүн. Би Умард Миланы хойд хилийн харвал Катапаны цайзыг эзэлчээд Милан руу довтлох гээд явж байсан хаан хүү. Би Ромыг эзлэх мөрөөдлөө үргэлж сэтгэлдээ тээж энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нэг хуруу биш нэг үе дутуу байхад л арга буюу болж исэн хаан хүү. Одоо би энэ алхахыг харах цаг ирж. Би чадахгүй. Намайг чөлөөл. Надад тань шиг туршлагатай хүн хэрэгтэй. Тийм учраас та яаралтай надад тус болох хэрэгтэй байна. Яагаад? Өөхөөхлөө одоо би өөр чинь зүтгэх хэрэгтэй юу? Ами минь авирсны чинь төлөө би мөнх хаанд үнчээр зүтгсэн. Үгүй. Та ганцхан тушаал. Та хувлагийн ганц тушаалыг ганцхан гуйлтыг биелүүлсэн. Тушаалыг биш. Та чинь хаан хүү шүү дээ. Тийм болохоор зэрэг ганцхан гуйлтыг биелүүлсэн болохоор одоо миний ганцхан гуйлтыг л биелүүлээд өгөөч гэж би гуйж байна. Ямар гуйлт? Кавказ руу цаад бэрхч нэрж байгаа. Тэгэхээр би яах юм бэ? Тэгэхээр та яан гэж та өөрийнхөө зэрэгээр бэрхийн зэргийг л Кавказ тогтоочих. Би үүнийг л гуй. Бэрх тэртээ та бодоод үзэлтэй. Бэрх тэртээ таныг ч ялгахгүй шийдэх штт. Харин та хувлагийн талд орж хувлагийн талд ч орсон л юм байна. Ганцхан гуйлтаар нь та
Аландр гэдэг жанчныг буцагсан сураг байсан шүү. Түүнийг та өөрөө цаазалсан л юм байлээ. Одоо ганцхан миний гуйлтыг биелүүлчих. Эний дараа та чөлөөлөгдөж болно. Кавказд бэрхийн зэргийг тогтоо. Харин таны басны гавьяаг би мэднэ. Та баруун хойд хятадын Силанд ариг бүхийн удирдсан энэ Аландрыг бас буцагчсан чинь би мэдж байна л да. Та тэрнийг Силанд цогчсон юм байна. Баруун хойд хятадын. Энэ одоогийн говьалтаач байж магадгүй. Говьалтаагийн урд хэсэг, Баян хонгорын урд хэсэг ч байж магадгүй. Одоо та ганцхан гуйлт. Та Кавказд бэрхийг л тогтоож байгаа. Бэрхийг нэг л өдөр тогтоочдөг. Ганц удаагийн том тулдаанаа тогтоодог юм бол дараад нь та чөлөөлөгдөөрөө. Тэгье. Чи амлах уу? Амлая. За, хадаанаас амлалтыг авсан байна. Ингээд Кавказд 1261 оны хавар шууд бэрхийн цэргүүд үлж байлаа. Азербайджан Кавказын нуруу гэдэг чи юу вэ? За яг Кавказ руу ингэж орж ирсэн байна. Кавказын улсыг өөрийн мэдэлд оруулах хэрэгтэй. Тэгжээж бид нар хүлээгүүгийн эзэмшлээс байгалийн хил хамгаалалтаа болох болно. Кавказ биднийх. Кавказ биднийх. Яагаад вэ гэвэл миний эцэг зүч Кавказын нурууг давж байсан юм. Миний ах Бат Кавказын нурууг давж байсан. Хүлээгүй бол үгүй. Тиймээс Кавказын төлөө. Бэрхийн зэргүүд орж ирлээ. Кавказ 1261 он. Хавар 5 дугаар сар. Хадан амсандаа өрөөрэй. Би Азербайджанд тогтоож байгаа. Ойлголоо. Миний ханаас бэрхийг буцаахыг. Бэрхийн зэргүүдтэй Кавказд байлтлаа. Энэ бол айхтар ширүүн тулдаан болсон байна. Хүлээгүүгийн зэргүүд бас орж ирэн байлдж бэрхийн зэргүүд тэр аяараа орж ирсэн байна. Бэрх бараг 100,000 гаруй зэрэг дайчлан орж ирсэн бол хүлээгүү бас л 200,000 хөрхөө арай үгүй 180,000 зэрэг үгүй 170,000 зэрэг гал янз янз байна. Ямар ч л байсан л нэг 100 орчим мянган зэрэгтэй байлцсан. Энэ аимшигтай дайм болоод ингээд одоо 4 өдөр байлдж айл тал төр зур хоошоо ухарчээ. Үүний дараа араас нь нэмэлт дахиад цэргүүд хүрээд ирсэн байна. Бэрхийн талд 200,000 зэрэг ирсэн бол хүлээгүүгийн талд мөн адилхан ийм цэргүүд ирсэн. За яг энэ өдөр бас айхтар том тулдаан болсон. За ингээд нэлээд том тулдаан болоод бэрхийн тал ялаад хүлээгүүг ухраагаад эхэлсэн байна. Хадаа эзэнтэй ухрах хэрэгтэй. Ухрах хэрэгтэй. Үгүй ээ. Би Кавказыг тогтоох ёстой. Кавказыг би яасан ч эзлүүлж болохгүй. Би яасан ч эзлүүлж болохгүй. За ийхүү Кавказыг эзлүүлж болохгүй гэд чадлаараа байлцсан байна. Чадлаараа байлтлаа. Нилээн одоо ажил нэг хадааны хамт мөр зэрэгсэжсэн баатрууд нь бас л нэг түмэн зэрэг нь бэрхийн зэргийг тогтоогоод тал талаас нь чадлаад нуусмаар харваад нилээн ийм байлдаан болж эхэлсэн байна. За яг ийм аимшигтай байлдаан болоод өстой нэрэ болохоо байгаад яг ингэж байтал хадаан бүслүүллээ. Ухрая. Би ухрахгүй. Би ухрахгүй гэж хадаан хэллээ. Бэрх эзэнтэй. Тинчээ хадаан жанжин эцсийн хүртэл байлдаж байна. Хадаан уу? Заац. Хүлээгүүгийн. Ойлгож байна. Ойлгож байна. Бүх зэрэг хадааны тишээ. Хүлээгүү яасан? Хүлээгүүг ухрааж байгаа. Бус зэргийн хэсэг маань ухрааж байгаа. Хадаан руу тэгвэл яаралтай ухраа. Ухрахгүй бол хүчээр ухраа. Ухрахгүй бол ал. Ойлголоо бэрх эзэнтэй. За ингэж хэлсэн байна. За энэ айхтар юм болох нь тодорхой болсон байна. Кавказын одоо тэгэхээр хүлээгүү ухраад тэгэхээр хадаан бол ухрахгүй гэдэг. Бариад байгаа юм шүү, Тий бариад байгаа.
Кавказ дээр хүлээгүй баг цаг хожиж өгöd байж. Цаг хожиж гэсэн. Зүг ойлголоо. Ер нь бол нэлээд айхтар тулаан болж л байгаа юм байна. Яасан ч хэцүү юм битээ. Энэ уул нь ингээд энэ түүхийн дугааруудыг ингээ ярихаар гадны улсуудтай байлдаж байгаа байлдааны сонсохоор нэг тийм гоё юм шиг боловч өөр хоорондоо үр төрөндөө алдчихж байгааг сонсохоор бас хэцүү юм. Тэр энийг бас үзэгчд маань бас их ойлгож байгаа байх гэж найдаж байна. За ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаа. Үзэгчдээ дараагийн дугаараар уулзлаа. Баяр та.